За сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргье. За намайг амлаа угтай гидрийн мөнхтөл гэдэг цэргийн болон цагдаагийн бэлтгэл хурандаа. За би өөрөө зэрэг 10 дугаар ангид төгсөөд цэргийн сургууль яваад тэгээ миний амьдрал замнал маань цэрэгтэй холбогдсон. Яагаад вэ гэвэл би өөрөө миний аав маань цэргийн зэвсгчний хурандаа цолтой хүн байсан. Тэгээ би өөрөө бол 2 дахь үеийн хурандаа. Манай аав маань 1942 оны цэрэг. За одоо Маттын Байшинтын дивиз хийсэн тэн цэргийн албанд ирээд тэндээсээ цэргийн төв сургуульд буюу ерөнхий сургуульд орж Хулмаатны ангид төгсөөд 45 он чөлөөлөх танд оролцож байсан. Ийм хүн байгаа. Тэгээд аавыгаа би залуудаа бага насндаа алдсан учраас би аавынхаа мэргэжлийг өвлөе гэж боддог байсан. Тиймээс 10 дугаар ангид төгсөхдөө би цэргийн сургуульд явах саналаа өгөөд тэнцээд байгалийн Элийн цэргийн 910 дугаар анги цэргийн албан хааж агаад тэгээд Москва хотын Элийн цэргийн сургуульд очиж 5 жилийн сураад төгссөн. Тэгээд сургууль төгсөөд би ирэнгууд намайг Элийн цэрэг буюу нийгмийн аялал журналын авны тэг 5 дугаар анги буюу олон түмэндээ одон тэмдэг тусгай ороо гэд нэрсэн төрийн 3 одонтой энэ ангид намайг хуваарлсан. Салаан дараагаар хуваарлж би ирсэн. Тэгээ би энэ ангид бол үндсэндээ бол 30 жил цэргийн албан хааж агаад цэргийн тэтгэврт гарсан. Тэгээ би олон газар ажиллаагүй. Цэргийн тэтгэврт гарах болсон чинь өдөө цэргийн одоо тодорхойлт ажилласан гадын тодорхойлт авах ганцхан газар ажилласан учраас ороод шийдсэн. Тэгээ би энэ одон тэмдэг тусгай хороо 30 жил цэргийн албаас салаан дараагаас штабын дараа хүртэл ажиллаж тэсэг цолноосоо би хурандаа цол хүртэл ажилласаа өөрөө их бахархаж одоо олон офицер цэрэг дайчтай цуг улс их орныхоо төлөө ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө зүтгэжсэндээ би их баярлж явдаг юм аа. Ер нь би 20 гаруй жил би шатаван дарах ажлыг хийсэн. За миний гараар дотоодын цэрэг болон манай ангиар дамжсан 14,000 гаруй хугацаа цэргийн албаа агч, офицер, ахлагч, цагдаа байдгийн. Тэгээ би өөрөө их бахархдаг. Цэргийн мөрөндөө дотоодын цэргийн байгууллагын 2025 оны Марс тусгай солбор тэмцээний аврах шалгаруулах нийтийн ажлын баг тамирчид бэлэнжсэн тэтгэвртэ Батбэрг. За би өөрөө энд 30 жил цэргийн албаасан төрөлх ангийнхаа жагсаалын талбай дээр зогсож байна. За өнөөдөр энд дотоод цэргийн Марс тусгай бэлтгэлийн тэмцээний гарааны өмнөх ажиллагааны нээлттэй ажиллагаанд боллоо. Энд сая би оролцлоо. Тэгээ маш олон анги нэгт салбар нэгжүүд жагсаад сэтгэл их хөдлөлөө. Ер нь дотоод цэрэг маань маш өргөж байгааг сая хараглаа. Тэгээд энэ гарааны өмнөх ажиллагааны нээлтэнд оролцож байгаадаа баяртай байна. За одоо юм байдлаар би ингээд нодлон одон тэмдэг тусгай орооны 05 дугаар ангийн маршийн тэмцээнд миний нэрэмж болж явсныг би баярлж байгаа. Тэгээд бид 41 дэх жилдээ цэрэг дайс авчиртаа маршинд гүйлээ. Тасгалтгүй. За дунд нь 43 4 жил гүйх байсан. Тэгээ ковид мовид тэгээ зарим нэг шалтгаанаар би гүйхээгүй. Одоо ингээд энэ удаагийн дотоод цэргийн маршийн тэмцээнийг миний нэрэмж болгож явж байгааг би баярлж байна. Мөн цэрэг дайсаа цуггүй миний тэмцээнд оролцсон. Одоо ингэ маршийн тэмцээн болж байхад хөгжимд ороход би өдөр зүрхтэйсэд одоо гүймээр санагтаад ийм одоо нэг бодлын бол муухай зуршил та нөгөө бодлын бол надад бол гүйжээд нэг одоо нэг сэтгэл тайвширдаг тийм. Тэгээд за би ганцхан маршийн цэрэг маршийн тэмцээнд оролцдоггүй Улаанбаатар хотын марафоны болсон марафон тэмцээнд бүгдэнд нь оролцсон. Тэгээ 22 он би Чикаго хот тулсан Чикаgoгийн марафон тэмцээнд би онлайнаар оролцсон байсан. Я Чикаго хотод би оролцсон байгаа өөрөө. Түгээр би багтдیں۔ За тэгээд нийслэлийн марафон тэмцээн одоо энэ жил чи 9 удаа болох ч байгаа. Эхний 2 удаагийнхтэй 42 км-д орсон. За сүүлдээ би дандаа 21-д явж байгаа. За замаа гүйцэнд чи марафонд заавал одоо төрүүлэх юм уу? Одоо дээгүүр нь бол орохдоо гол нь биш. Замаа гүйцэнд чимэл марафон бол дээд амжилт гэдэг юм аа.
Би ер нь өдөр тутамдаа дугуй ундгийг. Олон жил дугуй унж байна дөө. Ер нь дугуй ундахын ач холбогдол маш олон байдаг. Нэгдүгээр Улаанбаатар хотоор төгжирлэгтэй байдаг. Дугуй унаад явхад хаанч очсон төгжирлийн асуудлыг одоо ингээд дугуй унахаар шийдчихэж байгаа. Хоёрдугаар эрүүл мэнд их сайн. Гуравдугаар цаг хэмнэж байгаа. Энэ ажил хийж байгаа усуд бол тэгээ би залуучуудыг дугуй унаасаа гэж уриалж байна. 21 оноос хойш Баянзүрх дүүргийн хамтын байгууллагыг одоо тэргүүлээд ажиллаж байна. Хамтууд ажиллах одоо үйл явцад суралцж байна. Урд нь би дандаа залуучуудтай ажилладаг байсан. Хамтуудтай ажиллах шиг өөр юм байлээ. Хамт олонны хичээл зүтгэл дэдий дэмжлэгтэйгээр 22 онд нийслэлийн тэргүүний 2023 онд улсын тэргүүний хамтын ороо болсон. За 24 онд ажлынхаа үр дүнгээр дүүргийн шилдэг албаар шалгарч ирсэн юм дөхт. Чи ногоочтой ахлагч гэлөө. Яагаад уурахгүй? Би энэ туслангийн ахлагч. Энд ганцхан ахлагч байх ёстой. Тэгэхээр хоёулаа боксер үзээ хэн яасан ахлагч байна. Би боксер үзэхгүй. Ахлагч гэдэг чинь бэр чадaltaй, зоригтой байх ёстой. Учираа юу? За яг намайг хүмүүс нэг тамд найруулагчийн хийсэн 1977 онд хийсэн Зуслангийн найзууд гээд өргөн телевизийн өнгө кино байдаг. Тэрэн дээр нэг Атман Чинбатын дүр тоглосоо зарим нэг усуу таньдаг. Миний үеийнхэн бол газралдаг байгаа. Яг тэр тоглоомыг надад азтай тохиолдол болсон юм. Миний амьдралд энэ кино тоглосоор тодорхой хэмжээгээр нөлөөсөн. Намайг хүмүүжүүлсэн гэж болно. Би ч айлын том хүү. Тэгээ бас цэргийн хурандагийн хүү байсан гэх нэлээд сахилахгүй хөдөлгөөнтэй байсан. Кино тоглолт дуусныхаа дараа бол одоо бас хамаагүй сахилахууд бол дөрөвдөө итгэлээгээл зарим атмаа өнгөрөө гэж бодно гэж хэл болоод их даруухан болсон. Миний амьдрал сурлага бусад юмд их нөлөө үзүүлсэн юм аа. Тэгээд энэ кино тоглосоор би өөрөө бахархаж явдیں۔ Яг миний өөр хүүхэд хойч үед маань энэ дүр маань үлдчихэж байгаа. Тэгээ юм бил юм байна. Тэгээ шиг би жүжигч юм биш. 7 дугаар байхдаа тоглосон. Тийм ад завшаа надад тогсон юм аа. Тэгээд энэ кинонд тоглосоор би өөрөө бахархан гэсэн илүү миний амьдралд маш эерэг нөлөө үзүүлсэн гэдгээр би дотроо бодож явдгийг. Тэгэхээр шил нэгээ би тоглолоо яриад байдгүй. За миний үеийнхэн бол сайн мэднэ. Одооны залуучууд барыг мэдэхгүй. Одоо ийм халдсан болцсон хүний ч одоо яаж мэдгэв дээ тий. Энэ хэсгээс хэрэг ийм сонирхолтой юм байна тий. Сүүл дэлгэхэд цэргийн алба маань нэр төрийн алба шүү. Цэргийн алба маань таньдээсээ олсон дадал зуршлаа үргэлжлүүлээд явбал таны эрүүл мэндэд бас чухал шүү гэдгийг залуучууд та бүхэндээ захиж хэлье. Ингээд та бүхэн анхаарал тавьсан баярлалаа.